байхгүй. Мантах шүү. За энэ өдрийн мэндийг хүргэе. За одоо манайх нөгөө нүүбийн COP17-тэй холбоотой чуулган хурал энэ Монгол улсын хувьд одоо ган цөлжилт газрын дороотлын асуудлуудтай уялдсан энэ эх орныхоо ногоон хөгжил байгаль орчны салбарт тулгамдж байгаа энэ хүндрэлүүдээ илүү энэ дэлхийн нийтэд бас дуу хоолойгоо өргөх ийм том арга хэмжээ болохоор төлөвлөж байгаа. За тэгэхээр гэтэл манай энэ төсөв дээр байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төсөв 26 тэрбум төгрөгөөр хасагдсан байна. За энэ дотор байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулалт, агаарын бохирдлыг бууруулах гэд ургамал хамгааллын бүх асуудлууд үндсэндээ энд орцсон байгаа. Тэр дотроо бүр ойжуулалт нь 22.2 тэрбум төгрөгөөр хасагдсан байгаа. Тэр энэ манай үндсэн энэ хөгжлийн хөтөлбөртэй чинь энэ төсөв өөрөө уялдж байгаа мó гэдэг нэг асуулт байгаа. Энийг яагаад ийм зөрүүтэй төсөв тавьж энэ хамгийн чухал байгаль орчныг хамгаалах арга хэмжээгээ хасчваа гэдэг асуудал байгаа. За мөн хангамж бараа материалын зардал дээр шуудан холбоо интернетийн төлбөр 12.1 тэрбум төгрөг, ном хэвлэл 10 тэрбум төгрөг нэмэгдсэн байгаа. За бусад үйлчлэгээний зардал дээр мэдээлэл сурчлагын зардал 2018 онд дандаа тэг явж ирж ийсэн аа 2026 онд 20.8 тэрбум төгрөг ингээд нэмэгдсэн. Үндсэндээ ингээд нийлээд үзэх юм бол бараг 56 тэрбум төгрөг хэмнэгдэж болох зүгээр зардлыг энэ төсөв дээрээ оруулаад тавьчихсан. Гэтэл бид нэр өнөөдөр багш юмч тэтгэврийн одоо нэмэгдлийг өгөх чадамжгүй, боломжгүйгээ сууж байгаа. Тэгтэл эн чинь яг төсөө харах юм бол шаардлагагүй зардлууд бол байна штэ. Одоо энэ байж өмгөөлөл хуулийн зөвлөлийн үйлчлэгээний үйлчлэгээний хөлс 13.4 тэрбум төгрөг. Нэг жилийн дотор сарын 1.1 тэрбум төгрөг. Энэ ямар үйлчлэгээний өмгөөлөл хуулийн зөвлөх үйлчлэгээний хөлс юм бэ? Энийг тайлбарлаад өгөөч. Уран бүтээл хийлгэх гэж байгаа 500 орчим тэрбум төгрөг. 449 сая төгрөг. Улсын зэрэглэл тогтоох үйлчлэгээ гинэ 174 тэрбум төгрөгөөр өмнөх жилээс нэмэгдсэн саяар 934 сая бараг тэрбум орчим төгрөг. Энэ яг ямар үйлчлэгээ юм бэ гэдгийг асуумаар байна. Хоёрдугаар төрийн өмчт байгууллагын энэ олгох татаас 127 тэрбум, өнгөрсөн 25 онд 88.6 байсан. Энэ 26 онд 38.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа шүү. Татаас. Тэгэхээр энэ төрлийн одоо энэ компаниудаа хизээ зэгцлэх юм бэ? Энэ татаас чинь орлого олдог одоо хизээ болох юм бэ? Ямар ерөн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа? Энэ датасыг одоо нэмж олгоод нийтдээ 38.7 тэрбум төгрөгийн датасыг энэ төсвийн хүнд нөхцөл байдалд ашиггүй ажилдаг энэ төрийн өмчт байгууллагынхаа датасыг бид нар өгснөөрөө одоо дараа ондоо ямар ахиц гарна гэсэн төлөвлөгөөтэйгээр тавьсан. Ер нь яагаад энэ датасыг нэмсэн гэдэг дээр хариулт 8 номер. За сангийн ам санжаад орж гишүүн асуултанд хариулъя. За ном эвлэлийн зардал гэдэг бол төрийн эмнэлтийн тухай хуулиар бол зөвхөн ном эвлэлтэй холбоотой үнцүүл ажиллагаа нь явж байгаа байгууллага буюу номын сандал олгож байгаа номын одоо нөхөн бүрдүүлэлтийн зардал байгаа. За мэдээлэл сурчлагын зардал гэдэг бол бид бусдаар үзүүлсэн ажил үйлчлэлийн төлбөр урамж гэдэг энэ эдийн засгийн ангиллыг хит ерөнхий байна гэдэг шүүмжлэл гараад за тэгээ их хурлаас өгсөн чиглэлийн дагуу бол шинээр одоо зардлуудыг нь бол наривчилж тодтогсон. За үүнтэй холбоотойгоор бол мэдээлэл сурчлагын зардал бол шинээр огт байгаагүй байж байгаа тавигдсан учраас нэмэгдэж байгаа юм шиг харагдаад байгаа. Тэрнээс өмнө нь бол суурин байгаа гэсэн үг. За дараагийн ээлжинд бол төрийн өмчт байгууллагын датас гэдэг дээр бол хамгийн өндөр датас нь бол түрүүн би бас дурдсан. Нийгмийн дадлалын санд олдгож байгаа ахмадын тэтгэврийг тавихад дутагдж байгаа алдагдлын датас бол гол нөлөөтэй байгаа. Хоёрдугаарт бол орон нутгийн байгууллагууд дээр байгаа автобус компаниудад олгож байгаа энэ автобусны билетийг тодорхой зохистой хэмжээнд барихад зориулсан датас байгаа. За гуравдугаарт бол эрчим хүчний датас байгаа. За шөнийн тарифын хөнгөлөлт буюу шөнийн цагаар тухайн айл өрхийг нүүрсээр биш цахилгаан халаагаараар одоо тэр халаахад зориулж одоо хөнгөлтүүдийг бол олгож байгаа ийм зүйл байгаа. За нөгөө талдаа бол бид нар бол зардлууд бол буурж байгаа. За энэ бол буурах бол хэд хэдэн шалтгаантай асуудлууд байгаа. За хамгийн гол асуудал бол бид нар ер нь орлого. Орлогодоо нийцсэн ийм зарлал бид нар тавьж явахаас өөр аргагүй. Тэгэхээр сая бол энэ 26 оны төсвийг бид нар өргөн барихад бол автоматар нэмэгдэх шаардлагатай дүн бол нэг их найд дүүрэг бол гарчаад байгаа. Хүүхдийн тооны өсөлт, ахмадын өсөлт гэх мэтээр тийм ээ.
За энэ өсөлтийг нэг их 80 төгрөгөөр нэмж байгаа боловч урсгал зардал нөгөө талд 585 тэрбум төгрөгөөр л өсөж байгаа. Тэгэхээр зөрүүлээд энэ 400 гаруй тэрбум төгрөг бид нар хасахаас өөр аргагүй болж байгаа. За хасах боломжтой хамгийн одоо боломжтой хувилбараар нь бол засгийн газар хасах боломжтой байна гэж оруулж ирсэн ийм төсөл болчихж байгаа. Харилж туслаа баярлалаа. За Мантрах шүү. Тодорхойлъё. За яг би одоо сайн ойлгохгүй байгаа юм. Эсвэл бид нар тийм төсвийн номыг биднэрт бэлдэж өгөхдөө ийм ойлгомжгүй байдлаар бэлдэж өгдөг юм уу? Эсвэл бидрийг төөрөгдүүлэх маягаар ингээд тайлбар хэлээд идэг юм уу? Энд дээр ингээд ном хэвлэлийн зардал чинь 2025 онд 1.1 тэрбум төгрөг байсан байхгүй юу? За мэдээлэл хангалтгүй байна гэд хэлж болно. Гэхдээ энэ төсөв хэмнэх ийм төсөв хэмнэх одоо ийм төлөвлөгөөтэйгээр 26 оны төсвийг оруулж ирэхдээ ягараа ном хавил дээр 10 тэрбум төгрөг болгож нэмдэм бэ? Энд чинь логикийн хувьд угаасаа цогцохгүй шүү дээ. Тэр байтугай бид нар хэмнэх төсөв хэмнэх гэж байгаа бол ялангуяа энэ мэдээлэл сурталчилгаа ном хэвлэл энэ шуудан холбооны зардал чинь өшөө хэмнэгдэх ёстой үстэй. Хамгийн хэмнэж болох төсөв байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээр ингээд төсөв дээр чи улаан цаан тэг энэ мэдээлэл сурталчилгаа. За хариулт 8 номер. За ном хэвлэлийн зардал бол би түрүүнд дурдсан хяналтын хуулиараа ганцхан газар ном хэвлэлийн зардал байх боломжтой. Тэр нь бол номын сан. Иргэжил бол төв номын сангийн шинэ барилга бол бүр утгаараа ашиглалтанд ороод баригдахаар. За үүнтэй холбоотойгоор бол тодорхой хэмжээнд бол зардал нь нэмэгдэж байгаа. Цахимжуулалттай холбоотой зарлууд бол мэдээж хэрэг бас дугаараар нэмэгдэж байгаа. Одоо энэ дээр бол хэрвээ хасах цаа санал гаргах юм бол та зүгээр хасах саналаа гаргаад явчихад бол мэдээж хэрэг гишүүнийх эрхийн юмд бол одоо бүрэн ирэх байгаа. Бидний хувьд бол зүгээр энэ зардлын цаад агуулгын л тайлбарлах юм үргэлж.